Завцамаар зорчих ачааны автомашины даацын стандартууд өөр хоорондоо зөрчилдөж байна гэж жолооч нар бухимдлаа илэрхийлж жагслаа. Толдруудлал бол нэг тэнхлэг дээрх даацын дээд хэмжээг 11.5 тонноор тогтоосон байдаг ч 6 болон түүнээс дээш тэнхлэгтэй ачааны автомашины нийт даацын хэмжээг 44 тонноор тогтоосон байдаг байна. Харин жолооч нарын зүгээс нэг тэнхлэг дээрх даацын стандартаар тооцвол дээд тал нь 66 тонноор тээвэр хийх боломжтой гэж үзэж байна. Гэхдээ энэ тохиолдолд стандарт хэтрүүлсэн хэмээн зөрчил тооцоолж байгаамаа. Иймээс замын даацын стандартуудаа эргэн харж ойлгомжтой тодорхой болгох шаардлагыг тавьж байна. Эднэрийг бас 100 тонн мөн ачдаг гэдээ яриад идэм билээ. Тийм бол байхгүй. Энд чи өөрөө ерөөсөө л энэ Young's маань өөрөө ерөөсөө л хамгийн дээд маас нь 42-43 тонн ачдаг. Тэгээд нэг тэнхлэг 11 тоннод л явхад бол одоо бидний хувьд бол одоо хуульч өгсөн юм бол биш болчиход байгаа байхгүй. Тэг. Одоо болохоор яг бидний чинь ерөөсөө бүх тонн 44 гэдэг юмыг бариа. Тэгээ эн чинь бид нэр болохоор хилээр зөвшөөрөгдөд ороод ирсэн. Улсын дугаараа авсан, хэмжил зүгээр ороод баталгаажсан, галын дүгнэлтээ авсан. Одоо шаардлагатай гэсэн бүх юм л одоо авчаад байгаа байхгүй. Тийм бидний ачаа бол угаасаа 50,000 литр буюу 42 тонн бол тийм угаасаа бидний падаан дээр байж байгаа. Тэгээд 42 тонноор явхад машин нэг 20 тонн байгаа. Нэг 62-оос 66 тонн бол хамгийн дээд. Энэ үйлдвэрлэлээс хийгдээд ирсэн зэрэг биднээс дур мэдэн тайраад ямар ч чанарын шаардлага хангахгүй байхгүй. Тэгээ жин тоноо бариулаа яв гэж байна. Жин тонн бариулах хал ачаатай явахтаа зэрэг огцом зогсоход бас аюултай, огцом ирэхэд аюултай. Ер нь эрсдлэгтэй. Манай Монголын зам чи ямар вэ те? Энэхүү нэг тэнхлэгт оногдох даацын дээд хэмжээгээр нь тооцвол хот хоорондын жолооч нар 66 тонноор тээвэрлэлт хийх боломжтой гэж ойлгогдож байгаа ч 6 болон түүнээс дээш тэнхлэгтэй ачааны машины даацыг 44 тонноор тогтоосон нь гол маргааныг үүсгэж байгаа юм а. 66 тонноор тээвэрлэлт хийх нь жолооч нарт эдийн засгийн хувьд үр ашигтай учраас 11.5 тонн гэсэн зарчмаар тээвэрлэлтээ хийдэг. Харин автоэврийн үндэсний төвийн зүгээс олон улсын стандарт нь 44 тонн байдаг учраас энэхүү зарчмаа мөрдөх ёстой гэж тайлбарллаа. Ер нь бол одоо олон улсын жишг гэж угаасаа энэ 45/2020 гэж стандарт байна. Энэ стандарт чинь тэргүй яг энэтэй адилхан 44 тонны хязгаарлалт бол угаасаа жишээ нь Оросын улбаны улс Хятад гээд Европын орнуудад бүгдэнд нь байж байгаа. За жишээ татаад ярих юм бол одоо Европоос манай хүнс орж ирж байгаа. Яг адилхан тэнхлэгтэй машинууд Оросын хилээр Монгол руу ороод ирэхэд энийг жинлээд үзэхдээ яг л 44 тоннд орж идэг байхгүй. Тэгээд гэсэн мөртлөө тухайн машины ачаа бол дүүрэн биш. Зөвхөн жин тоноод харуулж орж ирдэг байхгүй. Тэгэхээр ч Оросд ялгаа авахгүй л тэгж явж байгаа байхгүй. Ганцхан Монголд л ингэж ачаагаа хэтрүүлж л яваад байгаа болохоос шүү. Олон улсын тээвэрт тухайн стандартыг мөрдөж харин улс доторх тээвэрлэлтэд тэнхлэг тус бүр дээрх дээд хязгаарыг шинжилэн тогтоож уян хатан зохицуулалт хийхийг жолооч нарын зүгээс шаардлаа.